Бизнесүүдийн хувьд ер нь одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа компани одоо бизнесүүдийн хувьд 25 хэр сорилттой жил байв. За энэ сорилтыг бас даван туулахад бизнесүүд өөрсдийнхөө зүгээс яг ямар хүчин чармайлтуудыг гаргав? За энэ жил 25 оны хувьд л ерөнхийдөө эдийн засаг нэлээд суларсан. Тийм ч учраас бизнесүүдийн хувьд бол борлуулалтын хэмжээ буурч байгаа, үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшин буурсан гэх мэтчлэн нэлээд хүнд жилүүдийг бол өнгөрөөж байна. За энэ хүнд нөхцөл байдал бол одоо та бүхэн мэдж байгаа ковидын үед бол одоо аж ахуйн нэгжүүд бол нэлээд хүнд нөхцөл байдал тулгарсан. Тэрнийг даван туулж дуусаагүй амжаагүй байж тал энэ оны бол ийм макро эдийн засгийн талаас нь бол нэлээд хүнд нөхцөлтэй тулгараад ингээд дуусч байна. Тэгэхээр компаниудын хувьд бол одоо хэдийгээр ийм олон янзын сорилттой гадаад болон дотоод зах зээлийн олон сорилттой тулгарч байгаа боловч тэдний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар ашигтай ажиллах, аль болох ажилтнуудынхаа цалин хөлсийг тогтмол цаг хугацаанд нүгж явах гэх мэтлэн үндсэн ерөнхий урсгал үйл ажиллагаагаа бол тогтмол байлгах чиглэл рүү илүү анхаарч ажиллаж өнгөрч байгаа. Хамгийн сүүлд гарсан судалгаанаас харах юм бол таасаа хэлжинтэй ажлын байрыг хадгалах чиглэл гэж байна. За ерөнхийдөө бол залуучуудын дунд ажилгүйд л бол нэлээд өндөр байгаа. За Монгол улсын хувьд бол яг одоо энэ чиглэлийн одоо статистик үзүүлэлтээр бол дэлхийд бас одоо 5 бичигдэж байгаа. Эхний 5. Тэгэхээр ерөн зүгээр чуун нэгжүүдийн хувьд бизнес эрхлэгчдийн хувьд бас энэ ажлын байрыг хадгалах чиглэлээр цаашдаа яг ямар одоо дэмжлэгүүд шаардлагатай гэж харж байна. За дэмжлэг гэхээр ер нь бол би яг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо засгийн газрын зүгээс бодлогын янз бүрийн дэмжлэг үзүүлээсэй гэж маш их хүсдэг. Бид нар маш олон жилийн тухай ярьж байгаа. Гэхдээ одоо сүүлийн жилүүд зөвхөн миний хувьд бол жишээ нь дэмжлэг үзүүлнэ гэж одоо элдв янзын хууль янз бүр юм гаргаж байгаа оронд зүгээр л аж ахуйн нэгжүүдийг зүгээр үлдээчихээ. Өөрсдөө ажиллах нөхцөлийг нь зүгээр л орхичооч. Түүнээс биш одоо дэмжиж гин гэл нэг гой хууль гаргалаа гэл зарлал ингэдэг нөгөөх нь хэрэгжсэн ч юм байхгүй. Хэрэгжүүлэх одоо процесс нь ч тодорхой биш. Гэх мэтлэн ийм байгаад байдаг учраас зүгээр аж ахуйн нэгжүүдийг бол үйл ажиллагаа явуулах боломжийг нь зүгээр үлдээчихье. Тэгэх юм бол компаниудын хувьд л тэртээ дөрвөн өөрсдөө төлөвлөлтөө хийгээд өөрсдөө ингээ үйл ажиллагаа явуулаад ажлын байраа тогтвортой байлгаад шаардлагатай бол ажлын байраа нэмэгдүүлээд үйл ажиллагаагаа өргөжүүлэх эсвэл багасгах энэ ажлуудаа өөрсдөө менеж хийгээд удирдаад явцдаг. Тийм учраас миний хувьд бол одоо дэмжлэг гэхээсээ илүү компаниуд бол тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлчихье. Тухайлбал энэ дээр бол одоо нэг жишээ хэлэхэд сая өнгөрсөн жил бол аж ахуйн нэгжүүдийг тодорхой зүйлүүдэд одоо боловсрол, соёл урлаг гэх мэт ийм тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө, тодорхой хувийн чөлөөлнө гэж исэн. Харамсалтай нь бүтэн жилийн турш бүх яамдууд нь өөрсдийнхөө журмаа гаргаж ийн гэж явсаар агаад тэгээ гарсныхан дараа нөгөөдөл нь хоорондоо уялдахгүй ингэж явсаар агаад өнөөдөр аж ахуйн нэгжүүд эдгээр салбаруудад оруулсан хөрөнгө оруулалт оруулсныхаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хөнгөлүүлж чадаагүй маш хэмжээний өрөнд орсон бас ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар зүгээр амаар дэмжлэг үзүүлэх тухай ярих хэрэггүй. Яг бодиттойгоор зүгээр бодлогын хувьд одоо жишээ нь юу гэдэг мөнгөний бодлогоо зохицуулах хэрэгтэй, төсвийн бодлогоо төсвөө айл болох танах хэрэгтэй, энэ төрийн өмчтэй компаниудаа цөөрүүлэх хэрэгтэй тийм ээ. Ингэж нөгөө хувийн хвшилж ажиллах орон зай зах зээл нь бий болж энэ компаниуд доктортой ажиллана гэхээс биш түүнээс биш ингэх гэж тийх гэж гэж гоё юм яриад бол бас хэцүү л дээ. Сая бас ярианд хэллээ. За ер нь одоо аж ахуйн нэгжүүд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бол чөлөөлөгдөх юм одоо зохицуулт нь бол одоо амаар хэлээд одоо үр дүн төрсөнгөө өөрөлдөх юм бол тэрийгэ бодит цаасан дээр ажил хэрэг болгосонгүй гэж байна. Тэгэхээр одоо татварын өртөө байгаа аж ахуйн нэгжүүд ч гэдэг юм уу те ер нь энэ татвартай холбоотой асуудлууд нэлээд ингээ ужиграад за улсын хурлын түвшинд очоод за бас одоо улсын хуралдаа харьцуулсан намын бүлгийн зүгээс яг энэ чиглэлээр дөрвтэй арга хэмжээ аваач гэсэн юм байр суурийг илэрхийлж ах шиг байна. Одоо тэгэхээр татварын өртөө байгаа аж ахуйн нэгжүүдээр яг ямар гаргалгаа байна. За үнэхээр аж ахуйн нэгжүүд одоо татварыг хөнгөлөн чөлөөлнө гэсэн энэ мэдээллээс шалтгаалаад татвар төлөхөө хойшлуулчаад байгаа юм уу? Бодит нөхцөл байдал дээр яг ямар вэ? За энэ мэдээлэлээс болж хойшлуулад байгаа юм бол бараг байхгүй. Ер нь бол та бүхэн мэдж байгаа энэ жилийн одоо манай эдийн засгийн нөхцөл байдал маш их суларсан, маш
хүнд нөхцөл байдал өнгөрч байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийн хувьд бол валютын ханш буурсан, гадаад валютын ханш өсөж байгаа. Мөнгөний өөрийнх нь үнц нь дотоод валютын үнц нь маань буурчаад байна. За дээр нь борлуулалтын хэмжээ бол багасж байна. Яагаад гэвэл иргэдийн худалдаа авах чадвар тэр хэмжээгээр нэлээд их буурсан учраас тэр хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буюу эргэлтийн одоо хэмжээ нь бол буурчаад байгаа. Энээсээ болоод аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ашигтай ажиллаж байгаа компаниуд бол маш цөөхөн байна. Үндсэндээ бол дийлэнх аж ахуйн нэгжүүд бол өмнө байдаг олдог байсан ашигын түвшингээс дийлэнх нь буурсан. Ингээд ирэхээр компаниудын хувьд бол мэдээж хэрэг төлөх татварын хэмжээ нь багассан шүү дээ. Түүнээс ш одоо юу гэдгийг одоо татварын чөлөөлт үзүүлэх гэж гэдэг юм уу тийм ээ, янз бүрийн мэдэгдлээс болоод бол татвараа төлөхөө хойшлуулад байгаа юм бол байхгүй. Нэг талаасаа нөгөө талаасаа бол мөн компаниудын хувьд ашигт ажиллагааны түвшин буураад борлуулалтын хэмжээ нь багасаад ингээд нөгөө зах зээл нь илүү их ингээ хумигдаад ах тусам аж ахуйн нэгжүүд маань үндсэндээ бол хүний нөөцөөч авч үлдэхэд хүндрэлтэй байна. Цалингаа тавихад хүндрэлтэй байна. Дээр нь нөгөө нийгмийн дадлын шимтгэлийн өрөнд маш их орж ийн тийм ээ. Гэх мэтчлэн юм нөгөө урсгал нөгөө орж ирдэг компанид орж ирдэг мөнгөний урсгал нь багасчаад байхаар яалтчгүй маш хүнд байдалд орчод байгаа. Тийм учраас энэ бол юу гэдэг аж ахуйн нэгж талаасаа болоод байгаа юм биш. Энэ бол нөгөө манай өөрийн эдийн засгийн нөхцөл байдал маш муу байна. Дээр нь манай төрийн баримталж байгаа бодлогын хувьд бол бас яг хийн гэсэн ажлуудаа ерөөсөө хийхгүй байгаагаас болж бол нэлээд хүндрэлтэй тулгараад байгаа гэж харж байгаа. Ерөн зүгээр компаниудын хувьд бол татвартай холбоотой энэ асуудал бол байгаа. Гэхдээ орж ирдэг мөнгөний урсгал багасж байна гэж байна. Тэгэхээр энэ жил мөнгөний орлого бол нэлээд матуу байсан. 12% дээр бол бүтэн жилийн турш хадгалагдсан. За төсвөөр дамжаад одоо худалдаа авалтууд бол нэмэгдсэн тий. Тэгэхээр ер нь одоо аж ахуйн нэгжүүдээр орж ирж байгаа орлого нь багасж байна. Тэгэхээр та бүхний хувьд харж байгаа яг одоо аль салбарт аль бизнесийн одоо цар хүрээ илүү хумигдсан ийм жил байсан гэж харж байна. За ер нь бол бүтээн байгуулалтын салбарынхны хувьд бол бас нэлээд хүнд болж байгаа. Одоо барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд. Уул уурхайн салбарынхны хувьд бол яг нөгөө гадаад зах зээлээс илүү их хамааралтай байдаг. Гадаад зах зээлийн үн унсантай холбоотойгоор мөн борлуулалтын орлого нь бол буурч орж ирж байгаа. Гэхдээ экспортын зарим төрлийн одоо ноос ноолоор гэх мэтчлэн экспортын салбарынхны хувьд бол харьцангуй ус тогтвортой өнгөрч байгаа. За үйлчилгээний салбарынхны хувьд бол бас харьцангуй жоохон тогтвортой байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл болон одоо дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарынхны хувьд бол нэлээд хүндрэлтэй бол энэ жил тулгарсан гэж бол бид нар харж байгаа. Уул уурхайн салбар бол яхаа аргагүй хэдийгээр үн ханш унсан боловч ялангуяа нүүрсэн дээр бол барааны үн ханш унсан боловч валютын ханш өсөж байгаатай холбоотой бол бас хүлээх байсан алдагдлын түвшин бол харьцангуй бас гайгүй гэж харж байна тийм. Сүүлийн улиралд бол харьцангуй бас төгрөгийн ханш иргээд үл ялаг чангарсан хөдөлгөөнтэй байгаа тийм. Тий, ер нь бол харьцангуй бас дээрч байгаа. Гэхдээ та бүхэн статистик харах юм бол улсын төсвийн орлогод одоо орж ирж байгаа татварын орлогын хувь хэмжээ бол өмнөх жилийн мөнөөс бараг 1.8 орчмоор ингээд бууцсан байгаа байхгүй. Тэгээд тэр нь өөрөө яаж юм гэхээр нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь бол нэлээд буурсан байгаа. Нэлээд буурсан 15-аас 15% орчим. Тэгсэн мөрчлөө нэмэгдсэн үртгийн албан татварын орлого нь болохоор яг өмнөх жил болгоно нэг 20% орчим өсдөг байсан. Энэ жил бас өссөн байгаа даа. Тэгэхээр энэ маань өөрөө яаж нөхөр нэг аж ахуйн нэгжүүд борлуулалт ингээ хийж байгаа ч гэсэн ашигт ажиллагааны түвшин буурч байгааг ерөнхийдөө харуулдаг байгаа. Тэгэхээр татварын бааз суурийг нэмэгдүүлээ. За ерөн суураараа одоо бүгд жигд одоо татвар төлөгч байя гэдэг ийм уриалга бас байдаг шүү дээ тий. Эдийн засгчдын хувьд бол энэ нь бас зөв. Аж ахуйн нэгжүүдээс өндөр татвар авах нь чухал биш. Суураа одоо өргөдөх хэрэгтэй гэдэг ийм саналыг бол байнгалдаг. Тэгэхээр яг одоо жишээ нь танаа дээр 200 орчим компани байж байна. За дундаас дээш хэмжээний том аж ахуйн нэгжүүд байж байна. Тэгэхээр ерөн зүгээр эдийн засаг өөрөө ингээд одоо салбаруудаар нь аваад үзсэн, ерөнхий байдлаар нь аваад үзсэн ийм саарсан одоо агшсан ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн одоо юу гэдэг нөгөө үйл ажиллагааг яаж дэлхийн, суурийг яаж томруулах юм? Яг өнгөрсөн жил манай Улаанбаатар худалдааны танхим манлайлаад бид нэр бусад танхимууд, бусад одоо холбоодуудаас
одоо саналуудыг нь цуглуулад бид нэр татварын хуулиудад оруулах өөрчлөлтүүдийг бид нэр нэгтгэж ингэж засгийн газарт өргөн барьсан байж байгаа. Тэгээд эндээс бол тодорхой цөөхөн 30 орчим хувийн саналуудыг үнд ямар нэг хэмжээгээр тусгасан байсан. Бидний гол тавьж байсан зарчмын санал юу байгаа гэхээр таны хэлж байгаа тэр татварын бааз цувраа өргөжүүлье. Яагаад гэхээр өнөөдөр яг Монгол улсад татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараг 80-аас 90 татварын нийт орлогын бараг 80-аас 90% томоохон цөөхөн аж ахуйн нэгжүүд төлдөг. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд татвар төлөлт маш бага байдаг. Тэгэхээр энэ бол тэдний бас буруу биш. Яг л зах зээл өөрөө ийм байна. Аж ахуйн нэгжүүдийн одоо ашигт ажиллагааны түвшин ийм байна. Тийм учраас энэ бол нөгөө жижиг аж ахуйн нэгжүүд бага татвар төлөөд байна гэж тэдний буруутгах юм биш. Гэхдээ нөгөө саарл эдийн засаг буюу нуугдмал байгаа, татвар төлөхгүй байгаа маш хэмжээний бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд байгаа. Жишээ нь та бүхэн мэдж байгаа энэ машины ченжүүд байна, тийм ээ. Гэх мэтчлэн ийм нөгөө татвар төлдөггүй хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс маш их байгаа. Тэгэхээр энэ эдгээр хүмүүсийн чинь бараг өөрсдийнх нь олж байгаа орлого нэг жижиг аж ахуйн нэгжийн олж байгаа орлогоос илүү байгаа байхгүй. Тийм учраас бид нэр бизнес эрхэлж байгаа хувь хүнч байсан, хинч байсан бүх хүмүүс татвараа төлдөг болоо. Ингэжээж нөгөө татварын бааз зурчин нэгдүгээрт өргөжин, хоёрдугаарт нөгөө өрсөлдөөн чинь одоо шудраг болно. Зарим нь татвар төлөөд өрсөлдөөд байдаг, зарим нь татвар төлөхгүйгээр өрсөлдөөд байна, тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө энэ нөгөө өрсөлдөөний орчныг ч гэсэн сулруулж байгаа. Төрийн хэмжээний компаниудыг бол нээлттэйгээр олон нийтэд арилжаалгах чинь. Тэгэхээр таны хувьд яг худалдааны танхимын одоо гүйцэтгэх захирал хүний хувьд яг энэ алхмыг юу гэж харж байна? Олон нийтэд санал болгох энэ компаниуд хэр одоо сонирхол татахаар, хөрөнгө оруулахаар хоруулж болохоор харагдаж байна. Яг ер нь бол төрийн өмчийн компаниудыг бүгдийг нь ер нь хувьчлах нь зүйтэй гэж бид нар бол үзэж байгаа. Тэгээ саяны одоо мэдэн дээр гарч байгаа энэ компаниудын хувьд бол аж ахуйн нэг одоо ялангуяа стратегийн хөрөнгө оруулагч нарын хувьд бол нэлээд сонирхол татах зарим нэг компаниуд байгаа. Жишээ нь одоо юу гэдэг Монгол шууданч гэдэг юм тийм ээ, үндсэн нөгөө дид үтц сайтай ийм компаниуд бол мэдээж ирэх хувийн хвшлийн хөрөнгө оруулагчдын хувьд бол нэлээд сонирхлыг нь татна. Ингэснээр өөрөө бид нар бол юу гэж үзэж байгаа гэхээр ер нь хувийн хвшлийн нөгөө ажиллах зах зээлийн орчин улам жил ирэх тусам хумигдаад байсан. Одоо тэгвэл ингээ компаниудыг нь хувьчлаад ирэхээр компани аж ахуйн хувийн хвшлийнхны хувьд бол ажиллах орон зай нь илүү нэмэгдэх болов. Ингэснээр өөрөө нөгөө ашигт ажиллагааны түвшин, борлуулалтын хэмжээ тийм ээ зах зээл дээр эзлэх байр суурь ч гэсэн нэмэгдэх ийм боломж бүрднэ л гэж бид нар харж байгаа. Яг хуу тодорхой хэмжээний төрийн эзэмшлийн хувь хэмжээг бол хадгална гэсэн мэдээллүүд байгаа. Тэгээд таны хувьд бол нөгөө 100% хувьчлах ёстой гэдэг саналыг илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхээр ерөн зөвөр төрийн эзэмшил байснараа одоо хэсэг нь одоо олон нийтэд очсноороо менежментийн хувьд яг ямар одоо өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна. Мэдээж гэхдээ ер нь бол энэ дээр менежментийн хувьд ямар өөрчлөлт гарах нь юунаас шалтгаалах вэ гэхээр хувийн хвшлийн одоо хөрөнгө оруулагчийн эзэмшиж байгаа хувь хэмжээгээс хамаарна. Дийлэнх хувийг нь төр эзэмшсэн хэвээрээ байвал энэ дээр маш их нөлөөлөл орж ирсэн хэвээрээ л байгаа дээ төрийн нөлөөлөл орж ирдэг. Тийм учраас яг цэвэр одоо нэг хувийн хөрөнгө оруулагчийн одоо сайн менежментийн загвараар ч юм уу тийм ээ явах нь бол маш одоо юу гэдэг учир дутагдaltaй болдог. Тийм учраас яг өнөөдөр ингээд зарлж байгаа нь тэдэн хувь гэж зарлж байгаа нь өөрөө бас нэг талаараа зөвлөдөө. Яг л шууд 100% ингээд зах зээл дээр гаргахад бол манай өөрийн хөрөнгийн биржийн өөрийнх нь хүчин чадалж хүрэхгүй байхгүй. Тийм учраас ер нь бол багаар үе шаттайгаар ингэж хувьчлах нь бол зөв. Тийм учраас тэгж байгаа ингэх учраас одоо хөрөнгө оруулагч нар бол тухайн үед нь хувьчлал тухай бүрд нь орж ирж оролцсноо л гэсэн. Ингээд төрийн эзэмшлийн хувь нь багасаад ирэх юм бол илүү их багасаад ирэх юм бол хувийн хвшлийн хөрөнгө оруулагч нарын нөгөө шийдвэр гаргах чадамж нь нэмэгдэнэ, менежментийн загвар нь одоо өөрчлөх боломж нь нэмэгдэнэ. Ингэснээрээ тухайн компаниудын үр ашигтай ажиллах боломж нь ч нэмэгдэнэ л гэж харж байгаа. 26 оны үед анхаарал татсан хэд асуудал байна. За эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гээд хуулийн төслийг хурлаараа орж ирэх нь байна. За татвартай холбоотой асуудлуудыг одоо та бүхний зүгээс ч гэсэн тий бизнес эрхлэгчдийн зүгээс байнга тавьж байгаа. За татварын асуудал бас орж ирэх нь байна. Ерөн зүгээр аваад үзэх юм бол 26 онд та бүхэн хамгийн чухал одоо энэ асуудлыг бизнес эрхлэгчдэд илүү их хялбар болгоод өгөөсэй гэсэн ямар хууль байна? Ямар орчин байна? Мэдээж татварын хуулиуд байгаа.
Хоёрдугаарт бол нийгмийн даатгалын одоо хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Нийгмийн даатгалынхаа тогтолцоог өөрчлөхгүй бол бид нар өнөөдөр энэ нөхцөл байдлаасаа гарахгүй. Нийгмийн даатгалын шимтгэлчин өөрөө аж ахуйн нэгжүүдийн хувьд бол албан ёсны татвар шиг болчиход байгаа. Тийм учраас энэ бол бас маш хүндрэлтэй асуудал байдаг. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд маань хүмүүсийн цалингаа нэмэх гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн зардлаасаа болоод нэмж чадахгүй байгаа тохиолдол маш их байгаа. Тэгэхээр энийг бол заашгүй шийдэх шаардлагатай. За нөгөө талаараа бол энэ төсвийнхаа одоо зарлагыг нөгөө зарлагын хит их өсөлтүүдийг бид нэр дахиад хумих шаардлагатай. Өөрөөр хэлбэл төрийн одоо бүтцээ бид нэр багасгаж энэ олон төрийн өмчтэй компаниудын бас тоог цөөрүүлж ингэж нөгөө зах зээлээ жоохон тэлэх боломжийг л бүрдүүлж өгөхгүй бол одоогийн байдлаар бол тийм эерэг нөхцөл байдал бол харагдахгүй л байгаа даа. Нийгмийн даатгалын шимтгэл дээр өөрчлөлт оруулах гэж яг ямар бодиттой санал байна. Жишээ нь аж ахуйн нэгжүүд бол одоо тодорхой хэмжээнд одоо даатгуулагчийн бараг 11% бол төлж байгаа тий 10% хичээлөө улсад төлөх ёстой 21% 12% төлж байгаа. Тэгэхээр энийг бууруулах тал дээр ярьж гэнэ үү? Эсвэл нийгмийн даатгалын шимтгэл дээр тогтолцооны хувьд яг ямар өөрчлөлт хэрэгтэй гэж харж байна? Тогтолцооны хувьд одоо та бүхэн ингээ харах юм бол улсын төсвийн орлого дотор нийгмийн даатгалын шимтгэлийн орлого орж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг чинь өөрөө яг бодит утгаараа яадаг гэхээр та бидний цалингаас аваад тэнд нэг санд төвлөрүүлээд тэр сангаар хөрөнгийн барьжаар дамжуулаад урт хугацаатай хөрөнгө оруулалт хийдэг ийм тогтолцоороо ороод гэж байгаа. Түүнээс биш миний өнөөдрийн төлж байгаа та бидний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг татварын орлого шиг улсын төсөвт аваад тэндээс дахин хуваарлт руу өгдөг байж болохгүй. Энэ бол тогтолцооны бүтэн өөрчлөлт хийхгүй болохгүй. Энэ чигээр явсаар байвал ирээдүйд өнөөдөр ажил эрхэлж байгаа залуучууд ирээдүйд нийгмийн даатгал төлж байгаа тэр мөнгөө тэтгэвэр болгож авч чадхааргүй хэмжээнд л байгаад байна гэсэн үг. Тийм учраас энэ нэгдүгээрт энэ тогтолцоог л бид нар яриад байгаа. Түүнээс ш хувийг нь багасгах ч юм уу тийм ээ тэр бол хоёрдугаар бараг 100 дугаар асуудал байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүмүүсийн одоо төлж байгаа нийгмийн даатгалыг бид нэр цуглуулж аваад оруулж байгаа сан маань өөрөө өнөөдөр доороо цоорхоо юм шиг ингээд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүст төлөгдөх тийм ээ бусад татварын одоо улсын төсвийн зарлагуудыг нөхөх ийм байдлаар явж болохгүй гэсэн. Төсөлний зүйлийг маш товчхон асууя. За саяхан одоо өнгөрсөн 7 хоногт те за татварын өртөө аж ахуйн нэгжүүдийн дансанд байгаа мөнгнөөс за одоо бол ингээ хаагаад битүүмжилж байгаа 20%-ийг нь одоо үлдээгээд бусдыг одоо өрөнд нь авна гэсэн юм мэдээлэл бол олон нийтийн дунд маш хүчтэй тархлаа. За мэдээж одоо их хурл дээр хэлцэж байгаа хуультай холбоотой дээ. Тэгэхээр та бүхний хувьд яг энэ дээр ямар байр суурьтай? Энэ татварын зүгээс аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадгийг нь бүрэн болиулах ёстой л гэдэг байр суурьтай байна. Яагаад гэвэл нэгдүгürt энэ данс гэдэг чинь тэр хүний хувийн эзэмшил, хувийн хөрөнгө гэсэн. Тэр компанийн хувийн хөрөнгөд халдж байна гэсэн. Өөрөөр хэл үндсэн хуулиар зөрчиж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт хэрвээ дансыг хаах гэж байгаа бол үнэхээр олон сарын татвар төлөөгүй тийм ээ ийм шүүхийн шийдвэр гарч иж тодорхой шийдвэр гарч иж тэрнийг хаадаг байх хэрэгтэй. Түүнээс биш хин нэгэн байцаагч энэ одоо улсын төсөв алдагдaltaй байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх ёстой гэсэн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд компаниудын дансыг хаадгийг бол бүрэн болиулах ёстой. Түүнээс биш нэг 20% үлдэн гэдэг одоо нөгөө юм нэг харж үзэж байгаа юм шиг тийм байх утгагүй байхгүй. За өнөөдөр урилга хүлээ авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.